Сайн байцгаана уу? Намайг Намун гэдэг. Би meme chat, намун хүүхдийн сан болон залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч байна. Өглөөний цаг өглөө алган нөхөр хүүхдтэйгээ гэртээ уудаг байгаа. Тэгээд мэдээж хэрэг өнөөдөр шиг одоо жимтэй өдрүүдээр бол амжихгүй учраас өглөөний цагаа авч яваад машиндаа ингээд идчихдэг байгаамаа. Намун сан анх 2008 оноос хойш ер нь төгсөж ирээл төрийн бас байгууллага байгуулад ягаад гэвэл нөгөө Сингапураас би бас одоо айгүй хандивын зүйлүүд их явуулдаг байсан. Одоо бол хагас төрийн бас байгууллагад миний одоо хамтарч ажилладаг гэсэн төрийн бас байгууллагууд нэлээд их томорсон мундаг болсон байгаа. Тэгээд би болохоор өөрөө яг жижигхэн зүгээр төрийн бас байгууллагатай байсан. 2008 оноос эхлээд одоо өнөөдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд энэ хугацаанд хүүхдийн номын сан бариад байнгын одоо хагас бүтээсэн болгон англи хэл зааж тэгээд мэдээж хэрэг хүүхдүүдийг номоор нь хангана бас хэрэгтэй витамин нэмэлт витамин болон өвлийн гутал овц хунаар гэх мэтчлэн юмар нь одоо зүсэдэр нь хангадیں۔ Тэгээд хагасаа өдөр бас яг нөгөө хойшоогоо хогийн цэвэр рүү очиж хүүхдүүд тэнцээ аяг бол хүүхдүүд байдаг байхгүй юу. Тэгээд тийшээ хүүхдүүдэд очиж хоол өгч бас давхар хэрэгтэй хувцас сунаар өвлийн гутлын өгдөг байгаа. Тэгээд одоо л яг үйл ажиллагаагаа илүү томруулад тэгээд хүүхдийн их хүрсэн эмнэлэг барихаар зорилго тавиад одоо ажиллаж байгаа. За өнөөдөр болохоор манай намун хүүхдийн сангийн хүүхдүүд маань Чанжин балдаг руу очиж одоо их түүх өв соёлтойгоо танилцах танин мэдхүн өдөрлөгт явж байгаа. Энэхүү өдөрлөгт маань хүүхдүүд түүх болон монгол бичих каллиграфи гэх зэрэг зүйлүүдтэй танилцаад Чанжин балдаг дээр Чингисийн морь төвчөн дээр танилцаад буцаж ирэх хөтөлбөртэй байгаа. Өдөр болгоомжтой яваад ирээрээ тий. Өнөөдөр Porsche-гаас гаргаж өгсөн Macan гэдэг моделийн машинд суугаад явж байна. Ерөнхийдөө эмэгтэй хүнд их тохирсон юм болов. Тэгээд хөлний зай, өсгөд гуталтай өсгөд хөлний зай бас давхар машиныхаа хэмжээ нь их авсаархан. Гэхдээ бас одоо бас хурдаа их 280 хүртэл авт юм байна. Би бол машин бол амар барих дуртай. Барихтаа хурдын машин багасаа их барих дуртай. Ерөнхийдөө 16 наснаас машин барьж сурсан. Тэгээд ер нь бас одоо юу гэдэг 19 тахта машины моторспортоор хичээллээд одоо уралдаанд явж одоо раллид явж үзье гэж одоо аав ээжээсээ бол асууж байсан. 69-ны ралли гэд байдаг да. Тэрэнд бол орё хичээллээд орё гэж ааваас асуужсэн. Яагаад гэвэл нөгөө механик машин барихтаа айгу гайгүй. Бараг одоо нөхөртөө багт насааж өгчээсэн. Тэгээд гэхдээ яг их одоо аюултай спорт гэснээс болоод одоо аав ээж маань зөвлөд одоо хурдны машин унана гэдэг бол одоо ерөөсөө одоо бодол санаанд нь байхгүй болсон байгаа. Одоо хот дотор унаж явхад хит их намхан биш те бас хит их нүсэр том биш хэмжээний хувьд бол яг тохиромжтой хотод барихад бол тохиромжтой юм шиг санагдлаа. Сайн байцгаана уу? Сайн байна.
За одоо ингээд манай meme chat-ийн офис дээр ирсэн байна. Манай одоо энэ мундаг залуучууд маань одоо бүгд ажиллаа хийх сууж байна. Өнөөдөр бид нар 7 хоногийн нэг өдөр өглөөний цай эсвэл өдрийн цай хамт ууж одоо апдейтүүдээ хоорондоо санаа оноогоо солилцдог байгаа. Манай meme chat бол Монголын анхны мессенжер чат аппликейшн байгаа. Мөн бас Монголын анхны блокчейн дээр суурилсан төлбөрийн систем, урамшуулалтай төлбөрийн системтэй аппликейшн байгаа. Одоогоор манай meme chat бол 200 мянган гаруй даунлоудтай байгаа. Мөн 1000-аад гаруй бизнесийн түншүүдтэй хамтран ажилладаг байгаа. За ер нь бол meme chat маань миний бол анхны baby буюу хүүхэд байгаа. Анх 2016 онд зорилт тавиад төлөвлөгөөгөө гаргаад ажиллаа эхлүүлсэн байгаа. Тэгээ 2018 оны 2 сард албан ёсны нээлттэй бид нар хийгээд залуучуудтай хүргэсэн байгаа. Тухайн үед бол бид нар асар их давж туулах зүйлүүд айгүй их тохиолдсон. Тэр нь юу вэ гэхээр одоо гадаад дотоодоос манай найз нөхдүүд бол зөвлөгөө бас их санаа зовсон, бас зөвлөгөө өгөхдөө ер нь бол Монгол залуучууд хийж чадах уу? Монгол залуучууд IT-ийн секторт хангалттай туршлагатай байж чадах уу? Мөн UI, UX болон product manager-ийн тийм хүн хүч баг. Тэгэхээр одоо юу гэдэг Монгол залуучууд ер нь хийж чадна гэдэгт доктортой ажиллаад хийж чадна гэдэгт итгэлтэй байна уу гэж айгүй их гадаад дотоодын найзууд маань ч гэсэн айгүй их асууж исэн. Тэгээ ерөнхийдөө зорилго тавиал Монгол залуучууд маань хийх ёстой, мэдээж хэрэг хийж авах үеэрээ сурах ёстой гэдэг талаас нь зорилго тавиад одоо хийж үтээсэн байгаа. Тэгээд өнөөдрийг хүртэл манай meme chat-ийн хамт олон маань үйл ажиллагаа доктортой явуулж байна. Манай аппликейшны гол мэдээж хэрэг одоо meme chat гэдэг нэртэй учраас гол функц нь бол чат байгаа. Тэр нь болохоор асар их safety талаасаа одоо хамгаалагдсан байгаа гэж хэлж болно. Тэр нь юу вэ гэхээр надаас явсан мессеж танд очиход асар их урт кодтай байх учраас ер нь бол тэрийг хакердах ч юм уу те одоо мэдээлэл алдах бол боломжгүй байгаа. За одоо ингээд манай meme chat-ийн залуучууд маань өдрөө олоо итгэж байна. Өнөөдөр офис дээр өдрөө олоо авчирдаг өдөр таарчлаа. Тэгээд одоо би ингээд бас өдрийн цагаа авах гэж байна офис дээрээ. Манай залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл маань гадаад болон дотоодын залуучуудыг хооронд нь нэгтгэж, гүүр олж, мөн ноу-хавын солилцоог нь одоо дэмжиж ажилладаг байгаа. Мөн залуу бизнес эрхлэгчдийн ажиллах тэр орчинг ээлтэй орчин болгоход дэмжиж ажилладаг байгаа. Манай залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл маань 5 салбарт руу чиглэлж ажилладаг. Тэр нь болохоор ICT, хөдөө аж ахуй, логистик, аялал жуулчлал болон боловсролын салбарууд руу чиглэж ажилладаг байгаа. Давхар бол манай байгууллага маань seed startup буюу хөрөнгө оруулалт стартапуудад зориулсан хөрөнгө оруулалт болон сургуулиудад зориулсан тренинг програмын хөрөнгө оруулалтыг гадаадаас одоо Монгол улс руугаа татаж авчирдаг байгаа. Нийтдээ гадаад дотоодын байгууллагуудтайгаа хамтраад 21 төсөл одоогоор хэрэгжүүлээд байгаа. Тэр төслүүдээс одоо хэрэгжиж байгаа нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн инновацийн газартай хамтран манай байгууллага co-working space буюу hub гэдэг ярмгийн нийслэлийн төв дээр одоо ингээд хийхээр ажиллаж байгаа. За дараагийн төсөл маань Монгол улсын шинжлэх ухааны академитэй хамтарч мөн дээгүү их сургуультай хамтарч Монгол улсын Солонгос улсын хамтарсан одоо эмийн судалгааны ажлыг эхлүүлээд байгаа. Тухайн төсөл нь болохоор зөвхөн Монголд ургадаг урамлын бүтээгдэхүүнийг одоо судалж яаж гадагшаа гадаад дотоодын зах зээлд одоо
бүтээгдэхүүн болгож гаргах талаар судалгааны ажил маань амжилттай эхлээд явж байгаа. За ингээд бүгдөө зайсан хилийн 4 давхрт ирсэн байна. Одоо энэхүү дэлгүүрүүд маань манай байгууллагын Creative Retail Store санаачлагаар хийгдсэн байгаа. Анхын санааг яагаад гаргасан бэ гэвэл одоо энэ коронагийн үеэр одоо стартапууд маань Монголын үндэсний бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд маань хүнд байдалд ороод их зогсон байдалд орсон учраас одоо энэ хэцүү нөхцөлийг бид нар яаж хамтарч одоо даван туулах вэ гэдэг санаачлагаар энэ одоо төлбөрийн нөхцөлгүйгээр одоо энэ 6 сараас хойш ингээд дэлгүүрээ нээх боломжийн тухайн байгууллагуудад стартапуудад олгосон байгаамаа. Энэхүү Creative Retail Store-ыг одоо манай байгууллага болон OEG Properties Group-тэй хамтран хийж явуулж байгаа. За жишээлбэл одоо энэ дэлгүүр маань ээлтэй ертөнц төрийн бас байгууллагын одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж аавуудын уралсан, гараар уралсан одоо ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ нь бол одоо ашиг орлого багассан, зогсон болсон үед одоо энэхүү ээж аавуудыг маань ажилтай болон орлоготой байх одоо энэ их мундаг үйл ажиллагаа явуулах байгууллагыг бид нар дэмжиж одоо энэ Creative Retail Store-д одоо ингээд дэлгүүрийг хамтарч нээсэн байгаа. За өнөөдрийн миний одоо ажлын үйл ажиллагаа маань одоо дуусж байна. Тэгэхээр хүүхдээ цэцэрлэгээс авах гээд явж байна. Өглөө манай нөхөр хүргэж өгсөн бол оройн миний ах хэлж байдیں۔ За ерөнхийдөө завгүй ээж аваад одоо ажиллаж байгаа ээж аваад болохоор хоолоо уртчлаад одоо ингээд саунд хийгээд бэлдээд орой ирэхдээ шууд 15 минут дотор газ хуураад хийхэд бол айгүй амар идэм байлээ. Одоо болохоор би хүүхдийнхаа дахианы махан chicken nuggets тэгээ брокколи шарж хийж байна. За яах юм? Автобус нэр. Тэр гэхдээ нэрнгээсээ их ихтэй дандаа хамтаа аваад ирсэн. За өнөөдөр ингээд ажлаа танилцуулаад явлаа. Ерөөсөө ингэж камертай хамт ингэж гэрэл сүдэртэй хамт явах аюу хэцүү ажил юм байна. Яг ингээд гэрэл асч байгаа гот ингээд яг л өөр хагаад идэм байна. Би ярьж байна. Миний ажлын нэг өдөртөө танилцсан та бүгдэд маш их баярлалаа. Өнөөдрийн та бүгдэд танилцуулсан залуучуудыг дэмжсэн төслүүд болон програмууд та бүгдэд таалагдсан гэж бодож байна. Мөн манайхтай хамтарч ажиллах байгууллагуудад бид нар нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. Бюро болон Пошогийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүгдэд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.